Хөтөлбөр үргэлжилж байна. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 50% нь хүчирхийлэлд өртөж байгаагаа ойлгодоггүй, хэн нэгэнд хэлээгүйгээс олж дамжирчээ. За энд бага насны хүүхдүүдэд биеийн хүрч олох болон болохгүй эсхийг таниулах, өөрийгөө хамгаалах тадлыг суулгах зорилгоор бие хэлэн 81 эхлүүлсэн байна. Энэ хүрээнд бие хэлэн дуугаар дамжуулан багчуудыг хүчирхийлэлд өртөх эрсдлийг бууруулахаар зорин ажиллаж байгаа юм байна. Миний энд хурж болохгүй. Аав ээж багштай хэрнэ гэж би ойлгосон. Бидний хэн нэгэн зөвшөөрлгүй хөрөх мөн зодох үл хайхрах зэрэг үйлдэл нь хүчирхийллийн хэлбэр. Тэгвэл хүчирхийллийн хилэмж хэлбэрийн талаар мэдээлэлгүйгээс хүүхдүүдийн дийлэнх нь хүчирхийллийн золиос болдог байна. Энэ тохиолдолд бие хэрхэн хамгаалах талаар мэдлэгийг бие хэлэн 80 хүрээнд дуугаар ойлгуулахар зорж байгаа юм а. Бага насны хүүхэд энэ талаар хэр зэрэг мэдлэгтэй байна вэ гэд үнэлэхэд 100-аас 43 оноотой үнэлэгдсэн. За энэ дууг тодорхой өдрүүдэд зааж мэдлэг өгч ярилцсны дараа үнэлэхэд 71% болж өссөн байна. Тэгэхээр хэдхэн өдрийн дотор энэ дуу хөдөлгөөнөөр дамжуулж биеийн аюулгүй байдлын мэдлэг нь 30%-аар нэмэгдсэн ийм үр дүн бид нар харж байгаа. Хувь дүрм танилцуулахаасаа илүүтэйгээр ер нь бол цэцэрлэг дээр гэхтэл өнөөдрийн энэ арга хэмжээ дуугаар дамжуулж хүүхдүүдэд ойлгуулах. Дараагийн арга хэмжээ нь бол сургуулийн хүүхдүүдэд бас ямар нэгэн байдлаар яг энэ нөлөөллийн арга хэмжээтэй адилхан хамтарсан багтаагаа ярилцж хагаад дараагийн төлөвлөгөө гаргаж бид нар бас хүүхдүүдэд илүү давуу талаар ойлгуулах тал дээр бид нар бас анхаарч ажиллаж байгаа. Бие хэлэн дууг хүүхдүүд мэддэг болсноор биеийн хүрч болохгүй хэсгийг таних мэдэх юм. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2025 он гарсаар хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой 60,000 гаруй дуудлага иржээ. Тэгвэл эдгээр дуудлагын 965 нь Баянзүрх дүүргээс бүртгэгдсэн байгаа юм а. Жил ирэх тусам харагдаж байгаа гарч байгаа үзүүлэлт бол өндөр байгаад байгаа өсөд байгаа. Энэ юутай холбоотой гэхээр гэмт хэргийн гаралт төрөл анги нь өөрөө бас сүүлийн үеийн тэр цахим гэмт хэрэгтэй холбоотой гарч ч юм уу энэ хөгжилтэй холбоотойгоор бас нэмэгдээд байгаа юм хүчин зүйлүүд бас ажиглагдаж байгаа. Тэр нийгэмд үүсэж байгаа асуудлуудтай холбоотой ч юм уу Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд холбогдсон хүмүүсийн 70 гаруй хувь нь ураг төрлийн холбоо хамааралтай хүмүүс байдаг учраас энэ хүмүүст бага насны хүүхэд итгэж найдсан учраас хүчирхийллийг танихгүй байгаа байхгүй юу? Танихгүй байна, ойлгохгүй байна. Тэгээд итгэлтэй хүндээ мэдээлэл өгөхгүй байгаатай холбоотой. Тодорхойлбол хүүхдийн 108 утсанд Баянзүрх дүүргээс ирсэн дуудлагын статистик тоог харвал үтэнгийн дээрлэхэлд 2023 онд 99, 2024 онд 167, бие махбодын хүчирхийлэл 2024 онд 557, 2024 онд 558, харин бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл 2023 онд 61, 2024 онд 73 болж тус нэмэгджээ. Харин 2025 онд 108 төвд хүчирхийлэлд өртсөн гэх шалтгаанаар 965 хүүхэд хандаад байгаа юм. Хүүхдүүд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэгийг олж авснаар хүчирхийллийн илрүүлэлт 2 дахин нэмэгддэг байгаа юм.